За бүгдээрээ сайн байцгаана уу? Бизнес семинар ерхий редактор даваад орж байна. За Гүрэн ахтай бизнес семинарын хамтардаг Капучино Тайм подкастынхаа ээлжид орог хийх гээд за Гүрэн ахтайми үүсгэн байгуулагч Давсрам битээр суусан байна. За тэгээ сайхан амар их ямар ч гэсэн тийм. Маш сайхан амарлаа тий. Одоо тэгээд нэг буцаад back to school гэдэг шиг сургуультай буцаад орё гэдэг шиг ажилдаа буцаж ороод сууж байна. За тэгэхээр өнөөдрийн сэдв маань ч гэсэн бас одоо сургууль боловсрал мэдлэг гэдэг сэдвтэй холбогдож байгаа. За 9 сарын 1-нд өгчээ. Ерөөсөө бидний бас баярч болно. За асуудалч гарч ирэн тийм ээ. Тэгэхээр ер нь яг одоо энэ сэдвийг авсан гэхээр одоо ингээд боловсрал гэдэг зүйл маань мэдлэг гэдэг зүйл маань ингээд маш тийм шин агуулгаар баяжаад ер нь ингээд хүрээ амирт хэлсэн тийм ээ. Ер нь бидний ойлгодог боломжтой ойлголтууд нэлийн өөрчлөгдөж байна. За ер нь тэгээд яг боловсрал гэдэг маань юу болж байна? Мэдлэг гэдэг зүйл маань юу болж байна? Мэдлэгийг би амьдралдаа яаж хэрэглэх вэ гэдэг тэр ойлголтууд маш их өөрчлөгдөж байгаа тийм ээ. Энэ талаар өнөөдөр битээр нэлээд хөндөж ярина. За тэгээд нүүн даваас ринг маань эхлүүлж санаачж байгаас одоо боловсралтай холбоотой шинэ төслүүдийн талаараас ярина гэж бодож байна. За тэгээд хоёулаа подкаст эхлэхээс өмнө одоо подкастын хамтрагчийг танилцуулах хэрэгтэй. За өнөөдөр манай подкасттай Хушхан брэнд хамтарч ажиллаж байна. За Хушхан брэндийнх маань одоо ийм шинэ төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргаад удаагүй байгаа юм байна. За 10 грамаар савсан юм жижигхэн одоо сүмсэн самар байна тийм ээ. За яг бид нар чинь бол ингээд нөгөө нэг снак маягаар ингээд хэрэглээд идэг чи. Яг одоо зөвхөн мөн чанартай бол ингээд юм одоо нэмэлт хүнс. За эрүүл мэндийн хүнс гэж нэрлэдэг байгаа тийм. За одоо ид шидэн гэвэл одоо бид нар чинь нөгөө кофентой ихтэй ингээд нэг шар тос хийгээд шүү дээ. Тэрний орноо хийж болно, сахарын орнод хэрэглэж болно тийм ээ. За тэгээд хамгийн бас нэг гоё юм ингээд үл сайн даадаг юм байлээ. Тэгээд нэг ичиг төрлөختийн хэсэгтэй явна гэсэн. За тэгээд омега 6 гэдэг одоо нөгөө нэг ашигтай аминдын нөгөө ашигтай тос гэдэг тэр хүний бие организмд хэрэгтэй тэр зүйлүүд нь бол хангалттай байдаг. Ийм брэнд манайхтай өнөөдөр хамтарч ажиллаж байгаа шүү. За даваасан бас гоё юм байна тийм. Энэ тэгээ хушхныг хэрэглэгч бол мөн. Гэхдээ энэ том савлгаатай нас жоохон ихтэй байгаа юм шиг санагдаад байсан. Энэ өстой гоё юм тийм яг хэрэглэгчээ мэдээ сүгэндээ хийгээд явах өдөртийг явуучих зүгээр билээ. За тэгэхээр подкастын сэдв рүү орохоор эхэнд нь би сая ярьлаа те. За би эхлээд өөрөөс ч асууя л да. Ер нь яг өөрийн чинь ажиллаж байгаагаар өнөөдөр боловсрол гэдэг зүйл маань тэр агуулга маань юу болж байна? Мэдлэг гэдэг зүйл маань ямар болж хувирж байна те? Өөрийн чинь ажиглалт юу вэ те? Тийм. 9 сарын 1 ерөөсөө бидний баяр гэдэг өнөөдөр бас Капучино Тайм подкастта зориулаад ингээд цагаан цам цаараа үндэтэй. Тэгсэн бас байг баха. Харин тий. Тэгээд яг л ингээд бодчих л байлаа л да. Саяас ингээд бид нар ч одоо Гүрэн ахтай маань бараг сүүлийн 9 жил энэ ерөөсөө байнгын боловсролын салбарт ажиллаа тийм. Ерөөсөө зогсолтгүйгээр ажиллаа. Сургалтууд хийлээ. 100 мянга гаруй хүмүүс цахим болон одоо танхимаар сурцсан байна. За тэгээд дээрэс нь одоо чинь юу тийм бид нэр дан олон улсын хөтөлбөрүүдтэй ингээл хамтраал яваад лээ. Тэгэхээр ер нь одоо бид нараас ингээд бодож эхэлж байгаа байхгүй тий. Сая одоо 7 сард чи ер нь монголчууд аяараа сайхан амардаг, нааддаг энэ үе тий. Амрах ч ёстой, наадах ч ёстой. Угаасаа хэдүүлээ тий. Нэг бид нар чинь байнгын л ажиллаж байгаа юм чи. Тэгээ энэ хугацаанд бас ингээд миний хувьд хувийн зүгээс бол ингээд бүр амраад ингээд бүр шал үүдээ ингээд нэг юм гэртээ суугаад авах биш. Шал өөр төсөл дээрээс ажиллаа л да. Бас нэг манай гүрэнгийн хажууд гарч ирж байгаа бас нэг юм бүтээгдэхүүний төсөл дээр ингээд ажиллаа. Тэгээ бас ингээд бодож байгаа аахгүй юу бодсон гэхээр бид нар чи өөр нь ингээд суралцах процесс гэдэг чинь өөрөө маш юм энгийн болцсон юм байна. Буюу амарч байхдаа хүртэл би өөр ажил хийгээд тархиа амраангаа дахиад өөр скил буюу ур чадвар ингээд бас эзэмших гэж оролдоод туршаад өөрийгөө бас нэг сорилтонд оруулаад тий ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр нөө би чи өөрөө ингээд боловсролын салбарт ажиллаж байгаа хүний хувьд бол энэ ч гэсэндээ миний хувийн ур чадвар бас ингээд сайжирч байгаа юм байна. Тэгэхээр энэ нэг бид нар өөрсдөө ер нь хэдүүлээ тий 9 сарын 1 болж байгаа юм чи хүүхдүүдийн маань хувьд тэр эцэг эхчүүдийн маань хувьд тэр ер нь нэг сурах гэдэг процессыг ер нь айхтар хөндрүүлж бодоод байх биш маш энгийн тийм аз жаргалтай процесс гэж хүлээж аваад майндсетээ бий болгочвол яг нь цаашдаа энэ тогтмол өсөж тогтмол суралцж байх гэдэг чинь дарамт биш харин биднэрт аз жаргал авчирдаг юм зүйл байж болох юм байна л гэж ийм гаргалгаатай орж ирээд давка руугаа хүүшээ хоёлаа тасралтгүй суралцагчаар ер нь ингээд гоё подкастаа эхний 9 сарын 1 болж байгаа юм чи яриа гэдэг нь энэ л байна. Тий. Суралцах юм аягуугаас тэр нэг маш хөшгөж байгаа гэдэг нь угаасаа анзаар гэж байна л да. Ерөнхийдөө яг боловсрал одоо мэдлэг гэдэг бас энэ
зүйлийг би бас сүүлийн нэлийн сонирхоод ерөөхдөө намайг яг дотроос захтнуулдаг сэдв болцсон байгаа. Яг гоо зүгээр өмнө зарим би нэг подкастаа дугаар дээр ярьж ирсэн байж магадгүй одоо мэдлэг ер нь яаж хувирч яах гэдэг одоо нэг юм онл гэх юм уу ер нь нийт бүлийн зөвшөөрөгдсөн юм зүйлүүд юм. Тэрний үгээр за анх хүн ингээд одоо бичиг үсэгтэй болсон одоо гал асаад чаддаг болсон ч гэдэг юм. Тэр бас нэг юм одоо таны мэдхүй хувьсгалын нэг мөчлөг байсан ба ихний тийм ээ. За тэгээд дараа нь хүн ингэж бичиг үсэгтэй болсон, хэл яриа хөгжсөн те бас ингэж мэдлэг зүйлөөр болсон. За хамгийн одоо бидний хамгийн ойрын одоо хувьсгал бол нэг Гутенбергийн хэвлэх машин гарч ирсэн те. За өмнө нь бол ингэж хүн зөвхөн нэг одоо явцсан хүрээний цөөн төвний элитүүд одоо ном гэдэг зүйлийг мэддэг тэндээс мэдлэг авдаг байсан бол массаар хэвлдэг болсноор мэдлэг ингэж либрачлагдчих гисэн гэх. Дараа нь одоо телевиз бий болсон, тогтмол хэвлэл бий болсон те. За хамгийн сүүл интернет бий боллоо те. Яг ийм технологийн өөрчлөлт одоо хүний коммуникац буюу харилцах технологид өөрчлөгдөх хэрэгээр мэдлэг гэдэг зүйл ингээд дандаа шин шатанд гарч ингэж хүн өөрчлөлт орж ирдэг юм л та. Тэгээ хамгийн сүүлд одоо химэл оюун гэж гарч ирсэн. Энэ бол мэдлийг бүр амар либералч. Тэгээ одоо яг энэний үр дүн юунд хүрэхийг одоохондоо хинч мэдэхгүй байгаа тийм. Тэгэхээр ингээд ажиглаад хахаар би зүгээр өөр дээр ажиглахаар ер нь нэг мэдлэг гэдэг нь юу болчих вэ гэхээр өнөөдөр бол мэдлэг бол ингээд леврээр тийм хаач юу ч хийж ирсэн. Тийм ямар ч үед ямар ч нөхцөл хаач хизээч авч болохоор байна. А гэхдээ гол асуудал нь тийм тэгээд энэ мэдлэгээр бид нэр яг яах гээд байгаа юм бэ тийм. Яг үнэ. Бас ингээ хитрхи ихтэй тэрхтээ хэрэггүйгээ мэдээллийн дарамтанд ороод бас ингээд өөрсдийг хордуулад байгаа юм байна шиг зээд тэгээд өнөөдрийн бас подкаст маань гол бас нэг барих өнцөг нь ер нь бид нэр мэдлэгээ юу хийх вэ тэрний үр ашгийг яаж гаргах вэ те яг амьдралдаа юунд хэрэглэх гэдэг нь гэдэгт төвлөрч яриул зүгээрээ гээд тэгээд одоо өөрөөс чинь бас одоо яг нэг подкаст маань илүү дискшн хэлбэрээр явъя гэж бодсон л да яг асуух хаяа хэлээ тэгээд өөрийн чинь бодлыг сонирхоод одоо яг хувийн дээр жишээд үзэхэд одоо хөрөмтлөл ямар төрлийн мэдлгүүд яг таваасан гэдэг хүн хөрөмтлүүлж байна те тэднэрээр ирээдүйд яг юу их гэдэг ямар зорилго руу тэмүүлж байна. За тэгэн гут одоо би болохоор ингэж байгаа сүүлийн үед маш олон хүмүүс ингэ асууж штэ. Би ч гэсэн өөрөө яг үндэ эргэлздэг байсан те. Ер нь яг 10 жил те одоо 10 жил гэд бид нар үед ч 10 жил байсан штэ те. Тэгээд 10 жилийн сургуульд ингэ сурж байхад л математикаар шахаад байдаг тий. Багийн физик, биологи хичээлүүд ороод байдаг. Тэгэл нөө биеийн тамирын хичээлгээл ороод байдаг. Биднэрт ингээл шууд автоматар өгөөд байдаг. Гэтэл энийг яг чиний амьдралд ийм зүйлд чи ингээ хэрэг болно штэ гэж би л сонсож байгаагүй. Баггүй сонсож байсан уу? Яг уу сонсож байсан. Гэхдээ тэр маш хов. Тэгэхээр багш нараас ингээ шалтгаалаад тий. Тэгэнгүүт одоо манай Гүрэн академийн зүгээс Гүрэн Innovation School гэдэг Гүрэн high school захим одоо ахлах сургууль нэгдэж байгаа байхгүй. За энэ яг хүрээндээ бид нэр би сая одоо ингээд дандаа одоо манай бизнес эрхлэгчнэр одоо хөвчлэн манай капучино таймыг сонсдог шүү дээ тий. Тэгэхээр томчууд руу чиглэсэн менежментийн сургалтууд нэлээ өгөөд ингээд явж хагаад одоо сая ингээд 7 сард болвол яаж нөхөр шал өөр төсөл дээр гэдэг нь ахлах сургуулийн төсөл дээр. Гэтэ энэ бол миний хувьд цоо шин биш маш удаан хугацаанд бодож ирсэн сонирхож байсан. Тэгтээ саяын хугацаанд бол бид нэр цоо шинээр захим ахлах сургууль нээж байгаа учраас бүр нэлээд наривчлалтай ингээ харлаа. Тэгэхээр даахуугийн асуулт буцаа ороод ирж байгаа байхгүй. За тэгвэл энэ хүүхдүүд чинь математикаар яах гэдэг юм. Энэ шинжлэх ухааны хичээлүүдээр яах гэдэг юм. Амьдрал дээр яг яаж хэрэгжүүлэх гэдэг юм. Одоо хэрэглэх гэдэг юм гэдэг нэг юм асуудал гараад ирж байгаа байхгүй. Тэнгууд жишээ нь математик бол яг үндсэн одоо юу гэдгийг үр дүнтэй одоо тухайн математик сурснаар би одоо яг миний амьдралд ямар хэрэгтэй юм бэ гэх юм бол мэдлэг гүйцэтгэх биш. Өшөөл сэтгэгчдийг л бий болгох гэдэг юм л да тий. Ингэж хийж болох юм шүү. Энэ дээр ингэж ийм логик гаргалгаа гаргах юм шүү ч гэдэг юм уу тий. Ийм төрлийн одоо ингэж сэтгэгч нарыг бий болгоход математикийн хичээл хамгийн чухал байгаа. За шинжлэх ухааны хичээлүүдийг болохоор тухайн энэ шинжлэх ухааны хичээлүүд чинь амьдрал дээр ашиглаад тэр шинжлэх ухааныхаа хэлээр ярьж чаддаг тий. Одоо зөвхөн ингэж хоёлаа одоо ингээд нэр хүртэл одоо тий давхк хоёр гэсэн тий ингээд монгол хүнтэйгээ биш олон улсын тий одоо энэ Солонгост байгаа, Хятад байгаа, Вьетнамд байгаа хүүхдүүдтэй энэ шинжлэх ухааны хэлээр ярьж хоорондоо ойлголцдог тий тэрүүгээрээ өөрийнхөө тэр одоо нөгөө мэдлэгтэй хүн гэдгийг илэрхийлж чаддаг ийм ур чадрууд ингээ хэрэгтэй юм байна. За унших гэд бод чинь тийм. Тэгэхээр уншихаараа хэдүүлээ бүгд уншаад байгаа штэ. Монголчууд чинь бүгдээрээ бичиг үсэг тайлагдалт бол айгу өндөр болсон мөртлөөгөөсөө энэ уншсан зүйлийг чинь тэгвэл яаж өөрийн болгоод
өөрөө анализ хийгээд тэр өөрийнхөө бодсон анализ хийсэн зүйлийг хүнд зөвөр ойлгуулж чадах юм ээ гэдэг чинь одоо бичиг үсэг тайлагдалт ингээд болчиход байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ ингээд зүйлсүүдийг л бид нар одоо юу гэдэг эдгээр мэдлэгчийн амьдрал дээр яаж хөрвж бууж ирж байгаа юм бэ гэдэг зүйл дээр л би одоо жишээ нь хамгийн сүүлд одоо яг өөрийнхөө хийж байгаа ажилтаа уялдуулаад маш нарийн ингээд сайн ингээд судлаад ойлгоод ингээд мэрэгжлийн хүмүүсээс нь зөвлөгөө аваад судалгаанууд хараад ингээд явж байгаа байхгүй юу. Тийм. Иймэрхүү зүйлсүүд байна. Дээрээс нь одоо ингээд хэлж байгаа би бас өөрөө ингээд бодож байгаа байхгүй юу. За би өөрөө даавсар ингээд хүн за хөрөн академик үүсгэн байгуулчлаа. За Harvard-ийн менежментийн хөтөлбөрийг заадаг ингэж байж байгаад одоо энэ Английн Global Growth Institute-ийн дэлхийн түвшний менежерийн хөтөлбөр дээр сургаад бүх одоо баг одоо манай хүмүүс мэдж байгаа шүү дээ. Бизнесийнхэн баг бүгдээрээ манай хичээлүүдийг аваад үр шимийг хүртээд ингэ явж байгаа. За тэгвэл зааж байгаа хүн ч гэсэн өөрөө бас үр шимийг хүртээд мэдрээд ингэ явж байгаа хэвээр. Тийм учраас бид нар нөгөө бизнесийнхэнтэй илүү ажилдаг, бизнес одоо менежментийн түвшний хүмүүстэй илүү ажилдаг учраас би өөрөө даавсар гэдэг хүний хувьд ч гэсэн тухайн одоо юу гэдэг те за зөрчил гарвал яаж удирдах юм, хэцүү яриаг яаж хийх юм. За бизнесийнхэнтэй очиод Америк хүмүүстэй ямар одоо хэлцээрээ яаж хийх юм, хятад хүмүүстэйгээ яаж хийх юм гэдэг бид нар бүгдээрээ одоо бид нарын партнерын түвшинд ажиллаад явж байгаа жишээ нь өөр үндэснүүд байна шүү дээ тий. Тэгэхээр энэ сурсан зүйлсүүдээ л бид нар яах нь яг би бол өөрийнхөө амьдрал дээр яг ашиглаад энэ мэдлэг гэдэг зүйл чинь миний амьдрал дээр хэрэг болоод одоо бид нар гүрэн актем байсан бол хажуудаа бас одоо Serings Mongolia-г бас нэг одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүний нэг бизнестэй хажуугаар нь одоо гүрэн innovation school гэдэг одоо ахлах сургууль нээгээд одоо удахгүй ингээд дунд сургуулаа бас ингээд нэ. Гэхдээ манай сургууль бол үүлэн сургууль тий байшин биш. Миний одоо мөрөөдөл ахгүй юу. Тий cloud сургууль. Тэгэхээр энэ бол өөрөө бидний одоо энэ боловсрал дээр байгаа маш их одоо энэ хувийн сургууль болон одоо юуны улсын сургуулиудын хоорондын одоо боловсролын ялгаа, дээрээс нь эцэгчүүдийн орлогын түвшнээс хамаарат байгаа зөвхөн одоо мөнгөтэй орлоготой байж ичил энэ сайн боловсрал авдаг энэ бол эмгэнэл шүү дээ тий 3 сая хүнтэй бид нар шиг улсын хувьд бол эмгэнэл. Тэгэхээр энийг бид нараас ингээ яаж шийдэж болох вэ гэдэг энэ олон асуудлуудыг ингээ шийдэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдчлээ ингээд миний л өөрөө ингээ сурсан зүйлс маань одоо сүүлийн 4 жил бас энэ бизнесийнхэнтэй тогтмол ажилласны хувьд хувь хүнийхээ төвшөнд бол аягуулсан обзерв хийж аваад буюу шингээж аваад тэгээд одоо буцаад энэ бизнес дээр маань хувь хүний маань амьдрал дээр ч гэсэндээ нөлөөлөд явж байгаа гэж би бол ингээ харж байгаа. Тэгэхээр энэ буцаал сурах гэдэг чинь маш энгийн процесс юм аа л гэдэг рүү ороод байгаа. Би нэг амар зовж сураагүй шүү та. Айгуу жаргаж сурсан. Тий. Саяхан би нэг юм айгуу сонирхолтой одоо өнцөг point олцсон. За бид нар одоо ингээд нэг байшинд 10 жил суугаад ахаал 4 жил суугаад одоо 12 жилтэй болсон. Дахиад 4 жил юм уу 5 6 жил суугаад ингээд диплом гэдгийг одоо цаас авдаг тий. А гэтэл энэ маань ийм жаах юм нөгөө юм агуулга гээгээ зүгээр юм зан үйл маягтай болсон. Виртуал маягийн тий. Чеклист тий. Чеклист тий. Гэтэл яг ингээд одоо юу гэдэг хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр дээр гарахад ингээд тэр хүн бэлтгэдэггүй байх жишээ бол одоо манай нийгэмд маш олон байгаад байна тий. А тэгэхээр тэрний хажуугаар одоо суралцах юм гээ хоёул ярьж ин тий. Заавал тэгж байшин 10 жил суух хэрэг байхгүй. Эсвэл зүгээр нэг YouTube нэг 2 3 амар чанартай чанал дагаад тэгээд тэндээс бас хангалттай боловсрол эзэмших тийм боломж нь байгаад байна. Бид нэг өөр ингээд тодорхой жишээ ярихад хөвсгөлд явж байгаад ингээд 6 настай хүүхэд YouTube үзсээргаад англиар чөлөөтэй яриад байгаа юм тий. Чи бол боловсрол шүү дээ тий. Боловсрол шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг тэр нэг боловсрол эсвэл одоо хобби чөлөө цагаар хийдэг юм гэдгийг нэг хэл зааг нь улам л ингээд нийлээл яг үнэ. Хоорондоо ингээд нийлээл тэндээс юу одоо бий болох нь мэддэхгүй. Тэгэхээр яг ийм албан боловсрол гэдэг маань ийм одоо позишн байсураа ерхэд ингээд алдаад эхэлж байна. За угаасаа ч ингээд одоо албан боловсролын байгууллагууд маань яг хүний боловсролын хэрэгцээг бүрэн хангах тийм боломж нь бас ингээд байхгүй болчиход байна шүү дээ. Бүх одоо материалын нөөц мэдлэг талаасаа ч тэгэхээр юу хэлэх гээд юу асуух гээд нэхээр одоо танаа сургууль онлайн хэлбэр явах гэж шүү дээ тий. Одоо эн чинь одоо юу гэдгийг саяхан л бий болж байгаа суралцах юм аягийн нэг шин юу шүү дээ тий. Тэгэхээр энэ маань одоо танах бол ингээд Eton College-тай хамтраад бас ингээд сургуулиуд дээр ажиллаж байсан, бизнесийнхэнтэй дэлхийн түвшний менежерээр ажиллаж байсан, голдуул онлайнаар явж байсан тийм ээ. Одоо ингээд жишээ нь сургууль нэг явж байна онлайн сургууль тийм ээ. Тэгэхээр онлайнаар суралцах юм байг гэдэг дээр бас бид нэр юу бас ойлгох ёстой юм те. Энд бас ямар давуу тал байна, ямар бас тийм сул тал байж болох юм те. Ер нь онлайнаар суралцах гэдгийг бидний яаж хүлээж авч тэрийг тэр нэг сурч боловсрох, мэдлэг олборлох юунда яаж ашиглах юм гэдэг дээр. Тэгэхээр одоо бас яг ингэж гараад ирж байгаа нөө бид нар чинь 2015 онд Harvard-ийн сургуультай хамтраад
онлайн сургалт заажлаа. Тэгээ манай гүрэн агтамч ер нь бол онлайн сургалт дээр бол яалтч хүмүүс хагалсан хүмүүс байхгүй юу. Тэгээл тухайн үед чинь ингээл аль болох нөгөө бизнесийнхэн чинь юмны урд талхаад ингээ явж идэг шүү дээ. Ялангуяа одоо яг хөрөнгөний эзэд бол тий. За ямар л шинэ юм байна яаж юм чинь. Тэгээ тэр хүмүүстэй ингээд суралцаад хамт ингээд ийм хөтөлбөр байна. Ингээд манайх ийм хөтөлбөр санал болгож байна. Харвардын онлайн хөтөлбөр санал болгож байна гэхэд бол хүмүүс тэгчихсэн. Өө даава. Ингэж сурна гэж байх уу гээл тий. Тэгэл тэгсэн чинь бид наргүй байж болдг юм аа гээл ерөөсөө сургаал нааш цаашгал нөө танхимын сургалттай бас холно шүү дээ. Тэгвэл бас 100% бэлэмж танхимтай холиол цахимаа холиол тэгээ ингээл ингэдэг арга зүйн асуудлуудаа улам сайжруулаад ингээ явлаа. За ковид боллоо. Тэгээд тэг чинь хамгийн их тэгж байлаа шүү дээ. Манайх ч нөө босрлын яамнаас хүмүүс ирэл энэ танаа юу даасрын намын санчаа хаана Гэхдээ намын сан энэ утсан дотор байна одоо компьютер дотор байна гэсэн чинь загнуулаад тий ийм гэж юу байдгийг ерөөсөө гэл тий хичээлээс үе саяхан байхгүй. Гэтэ энэ ч одоо тэр тухайн хүмүүсийн буруу бол биш шүү дээ тий зүгээр л яг тэр мэдээллийг арай хойно авсан л гэсэн. Гэтэл ч одоо яаж ийнө вэхээр Америкт л гэхэд чинь ахлах сургуулаа бараг жилд 300-аад мянган хүүхдүүд ахлах сургуулаа ингээд шууд тэ захимаар аваад ингээд сурч чинь бусад улс орны хүүхдүүд гэсэн ийшээ одоо шилжиж чинь. Гэтэ манай одоо жишээний хөтөлбөр бол өөр улс орны хүүхдүүдтэй бол боломжтой биш байсныг бид нар бас нэлээд тууштай чармаалттай нөгөө юу гэдгийг олон улс дахь reputation гэдэг олон улсын нэр төрөө тэ бид нар Harvard-тай, Stanford-тай, Eton-тай ажилласан, Global Growth Institute-тай ажилласан гэдэг тэр одоо нэр төрөө барьж ийж бас энэ хөтөлбөрийг одоо Монгол хүүхдүүдтэй ингээд аваад өрөөдөрж байгаа байхгүй. Тэгэхээр онлайнаар сурахаар бид нар томчууд дээр ямар асуудал гарч ирснийг маш сайн мэдж байгаа. Одоо хүүхдүүд дээр маань ч гэсэн гарна тэр бол юу вэ гэхээр хувийн сахлах бат. Хувийн сахлах батын асуудал буюу за чи өдөрт 2 цаг сураад энийг 18 сарын хугацаанд энэ хөтөлбөр дуусаад чи Америкийн одоо ахлах сургуулийн диплом авна шүү. Гэт ингээ хүүхдүүдтэйгээ ойлголцчихаа. Тэгэхээр нөгөө хүүхдэл юм чинь сурах нөгөө арга барил буюу тэр дадал нь ингээ хөвшөөгөө байгаа байхгүй. Тэгэхээр яаж нөхөр за би өнөөдөр 2 цаг. За өнөөдөр болоод маргааш 4 цаг. За нөө маргааш алгасчи. За. За ерөөсө хагас өдөр 10 цаг суучих. Гэх юм бол нөгөө сурах чанар, сургалтын чанар гэдэг зүйл чинь тэнд унж эхэлдэг. Бид нар нөгөө цахимаар сургалт зохион байгуулад сурцсан учраас энэ хүүхэд минь видеого хэдэн удаа үзээд байна. Хэдэн удаа үзвэл энэ яг чанартай гэж үзэх үү? Хаана улаараад байна? Шалгалтаа энэ хүүхэд яг хуулчлаа гэдгийг хүртэл бид нэг графикаар хараа сууж байгаа байхгүй. Бид нар мэдэн шүү дээ авка тий. Орон даяар англи хэлний хүүхдийн англи хэлнийг сайжруулах одоо хэмжээ явахад суурилсан бас төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэрэн дээр бид нар ингээд маш сайн уншиж сурсан байхгүй нөгөө шүдийн компанитайгаа хамтраад. Тэгээ одоо бол бид нар энэ ахлах сургаал дээр энэ хүүхдийн сахлах батын асуудал гарч ирнэ. Тэрэн дээр нь бол яг бид нар гүрэн innovation school-ийн хамт олон маань бол дуршлагаараа сайхан итгэжүүлээд ярихын яриад ээж автан тайлангийн өгөөд те ингэж шүү тэгж шүү гэдэг ингээд эцэгчүүдтэй холбоотой ингээд явна. Тэгэхээр нөгөө энэ бол яг одоо үндсэн юу гэдэг хүүхдүүдэд тулгарч болох асуудал. Хоёр дахь юм бол английн асуудал үүснэ. Англи дээр хичээлээ үзэхээр яг англи дээр нь бол бид нар мөн ялгааг угаасаа туршлагатай учраас сайхан заагаад чиглүүлээд ингээд явчихнаа гэж бодож байгаа. За тэгэхээр яг энэ өндөр бол одоо би нэг одоо найз нөхдөдтэй болохгүй ах тусгаарлагдах гэдэг зүйл бол ярихгүй. Ягаад тэр хүүхдүүд маань бол захимаар сурч авах үедээ бол адилхан нөгөө одоо сурч байгаа сургалтад сураад явж байгаа ийм моделийг ихний удаа санал болгож байгаа учраас харьцангуй бол гайгүй хаа гэж бол бодоод байгаа юм. Тэгэхээр ер нь хувийн сахлах батын асуудал өөрөө захимаар суралцж байгаа бүх хүмүүст бол тулгардаг асуудал. Харин энэ яг нэг юм өөртөө тулгарч байгаа ийм асуудлыг л ингээд шийдчих юм бол те 1 сар ч юм уу 2 сар ингээд энэ одоо энэ дадлаа өөртөө бий болгочих юм бол яг үнэхээр харин бүр хичээлээ тарж чи даалгавар хийчихэд 2 цаг дахиад ингээд захимаар өөр сайн сургалтууд ингээд аваад сурчих юм бол хичээл төгссөнийхаа дараа хүртэл гэдэг байхгүй. За нэг хийцгүүрээд байна. Юу гэдэг юм бэлээ нэг юм сурах хэрэгтэй юм шиг санагдаад байна гэд яг юм хоосон мэдрэмж хүмүүс аваад эхэлдэг. Тэр энэ л бол өөрт чинь сурах дадал яг нуу ингээд сурцсан одоо бий болцсон байна буюу энэ насан туршийн одоо өөрт нь байж болох хамгийн сайн ур чадвар байхгүй тий. Тэгэхээр тухайн вахт ингээд хаанаас ч илсэн ингээд суралцах тэр дадалтай болцсон юм чинь хаанаас ч илсэн сураал явж ивэл тэр хүүхэд л яг нь сайжраад ингээд явах нэ тий. Нөгөө талаасаа бас одоо ингээд хэлж чинь формал буюу албан боловсролтч өөрөө бас тухайн хүний одоо хэрэгцээ шаардлагыг хангахгүй юм шүү гэж тайлан ярьж байна тий. Тэгэхээр боловсрол мэдлэг
гэдэг зүйл өөрөө албан байдлаар бий болж байна. Мэдээч хэрэг хэрэгтэй нөө диплом мэтэр аав те ингээ явж байна. Албан бус байдлаар бас маш их одоо сургалтууд явж байна те богино зайны юм сургалтууд. Гэхдээ тэр нас мөн магадлал итгэмжлэгдсэн ингээ сургалтууд байх тусмаа олон улс түлхэн зөвшөөрөгдсөн байх тусмаа илүү амар тухайн хүний цагийг гарахгүй те ингээд юм байж байна. Дээрээс нь бас ингээд хүнийг ажиглаж сурч байна. Бид нэр ажиглалтын байдлаар ажиглалт гэдэг нь одоо ингээд за би энэ хүнийг одоо хэлж штэ те YouTube дээр хэдэн сайн дагагчтай хэдэн сайн хүнийг дагаад ингэчих юм бол жишээ нь тэр хүнийг ингээд бид нар ажиллаж байгаа байхгүй юу буюу клауд орчин те өвлөн орчин бид нар тэр хүнийг ажиллаад ингээд байж штэ энэ хүн гэж тэгж нэм хүнтэй ярилцлаа гэдэг ингээд гой хүртээмжтэй болгож өгч байна. Нөгөө талаасаа ажлын байран дээр ч гэдэм үү одоо те хүмүүс бол нэлийн сайн захирлыгаа ажиглах байдлаар суралцж эхэлж байна. Суралцж байгаа байхгүй те. За ингээд нэг айгүй одоо хүн хэцүү харилцаа бий болсон хурал дээр орохоор энэ хүн яаж би явж гин үү? Яаж хүмүүстэйгээ мэдлж гин үү? Хаана сууж гин үү? Тэгээд нүдээ одоо хаана энэ тэр тухайн атмосферыг яаж удирдах гин үү ч гэдэг юм уу те. Ингээд хийх мэтчлээ. Эсвэл ингээд борлуулалт хийж байгаа бол те манай энэ аягүй сайн борлуулалт хийдیں۔ Тэгвэл яаж яриад байна уу гэдэг ингээд ажиглалтын байдлаар хүртэл бид нар ингээд сурч болж гин гэдэг ч юм уу. Тэгээ мэдээж хэрэг зайны одоо сургалтууд бол маш их болцсон те. Тэр ийм олон арга байрлалуудаар бид нар ингээд сурч байна. Тэгэхээр энийг бас дээрэс нь одоо хүмүүс нөгөө коучинг, менторинг гэж айгүйх байгууллагууд хоорондоо ингээд бий болдог болсон. Дээрэс нь good body энтергээл те. За би чам зүгээр дагаад нэг 2 сар болсон уулзалт болгонд ч ингээд дагаад орж ийн. Тэгээд бас би өөрөө ажиглалтын байдлаараа ингээд сурч ийч гэдэг юм уу. Тэгэхээр ингээд нөгөө бид нар чинь яаж байна те. Ингээд төрсөл нэг юм суралцахаар хэлбэр тэр форматууд улам гоё төрөлжөд байв. Тэгээ энийг хамгийн гол нь хүмүүс ингээд ажилтгүй юм байлээ. Ерөөсөө ингээд суралцсан гэхээр айгүй хөндрүүлж хүлээж аваад те ёо гээл те ингэж чинь яг нэг уламжилт нөгөө одоо бидний тогтолцооноос үлдсэн зүйл байгаа юм л те. За суралцсан дээд ус эзэмлэхээр за одоо нэг 4-5 жил бол ясаа сайтлах юм байна. Тий. За тэдний техникээс широосны хүмүүс судагч гэдэг юм те. Тий. Тэг чинь одоо ингээд бакалаврыг ч гэсэндээ бид нар те зайнаас аваад байж гин мастрыг бол бүр хангалттай сайхан зайнаас аваад ингээ явж гин тий. Тэгэхээр эн чинь дээрээс нэг түрүү хэлжсэн шүү дээ. Онлайнаар сурахын давуу тал гэдэг. Онлайнаар сурахын бас нэг давуу тал нь хоёулангийн одоо жишээ нь сурах тэр арга барил болон хурд айгүй өөр гэж болох байхгүй юу. Тий. Тэгэхээр ингээд чи бол надаас хэд дахин илүү хурдан сурчдаг сурагч гэж болно шүү дээ. Тий. Би бол за удаан сурдаг гар. Гэтэ удаан сурдаг гэдэг чинь муу гэсэн үг шүү дээ тий. Зүгээр л юмыг удаан л ойлгодог байхгүй да тий. Тэгэхээр чинь би ингээд чамд ингээд чирэгдээд баймирг байгаа байхгүй юу. Гэтэл чи бас намайг ингээд хүлээгээд бас ингээд охироод баймирг байгаа байхгүй тий. Тэгэхээр чинь өөрийнхөө хурдаар газ 2 цагийн дотор чи 4 сэдэд дуусч болно. Би 1 сэдэд дуусч болно шүү дээ. Тийм учраас энэ хөтөлбөрүүд чинь уяатан байгаа байхгүй. 12-оос 18 сар гэдээ бид нар тооцоод гаргачихж байгаа шүү дээ тий. Сургалтын төлөвлөгөө гэж гаргаж байгаа шүү дээ хүүхд толгон дээр. Тэгэхээр тэр чинь ингээд гаргаад ингээ явчих. Дээрээс нь хэлний мэдлэг бас байна тий. Хичээл англи хэл дээр үзэхэд би англи хэл сайтай болвол гэл сурчин. Миний англи хэл жоохон муу юм чи би заавал эхлээд англи хэлээ үзчихэд өргөжлөлтөд сурахаар арай удаан байдаг шиг тийм үү. Тэгэхээр ингээд ийм гоё нээлттэй бас ийм өөрийнхөө хурдаар залахгүй, уйдахгүй ийм хэлбэрт ч гэсэн байж байгаа захим сургалтын бол айгуу давуу талаа. Тий. Тэгэхээр одоо ингээд нэг ийм үйл жишээ байгаа тань л юу гэхээр за ямар ч гэсэн хүүхдүүдээ ингээд нэг энэ 4 жил сургаад ингээ нэг төгсгсөн. Тэгээ ямар нэгэн ажил хийх бах те. Энийг л ингээ давуулаад ингээ цааш нь өөрөө явах бах гээд. Гэтэл ингээ маш ийм жишээ маш олон байдаг те. Би ерөөсө буруу юмаа сурчжээ. Эсвэл би буруу юмд сургачжээ гэдэг юм одоо. Хүүхдүүд нь ч тэр эсвэл одоо багш нарын ч те. Тэгээд ингээ нэг юм төвөрлсөн гэсэн юм уу. Яг нэг мэрэгжлийн чиг баримжааны талаар л ярих гэдэг юм л те. Гэтэл одоо хэдий бол бид нэр ингэж тодорхой мэрэгжлийн чиг баримжаа олохгүйгээр те баахан санхүүгийн нөөц цаг хугацааны нөөцөө зарлаах юм бэ тий. Одоо ингээд мэдээллийн том далай байхад бид нар ямар байдлаа тэн дотроос өөртөө хэрэгтэйг олж авах вэ тий. Тэгэхээр яг энэ мэрэгжлийн чиг баримжаа гэдэг тэр одоо ер нь хүүхдүүч тэр за хүүхдүүч одоохондоо өөрсдөө нэг сан ухамсарлахгүй байгаа байж магадгүй тий. Ялангуяа эцэг их багш нар ер нь бас яг одоо юу анхаарах болсон юм бэ тий. Яаж хүүхдүүдийг жаахан тийм нэг өөртөө тохирсон тий тэр агуулгатай ажилуулахыг өөртөө тохирсон тэр мэдээллийн төвшөнтэй ажиллах гэдэг дээр ажилласан зүйл юм байна уу? Бага. Одоо яг ингээд нөгөө одооны хүүхдүүд ихтэй айгүй мундаг болсон. Яагаад гэвэл энэ чинь бид нар ч юм бол ингээд нэг юм Nokia-ны үеэс Nokia ч биш бүр юм гэрээ те юм утас тандах утастай юу л гэдэг байлаа шүү дээ те жоохонд чинь бид нарыг тэгэл нэг
утастай байгаа л гэрийн суурь утаснаас тэгэл Nokia-ро шилжил Nokia-наас одоо ухаалаг утас руу шилжчихсэн хүмүүс байгаа. Гэтэл одооны яг одоо тийнейжер буюу өсвөр насны хүмүүс чинь бол шууд ухаалаг утастай учирсан хүмүүс байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс бол авж байгаа мэдлэг мэдээлэл нь түрүү хэлж шүү дээ. Хөвсгөлд очиход хүүхэд YouTube үзээд англи хэл сураад байна гэж. Одоо манай дүү бол жишээ нь физикийн хичээлийг үзчихэд ойлгохгүй байгаа ч юм уу эсвэл ахаад өргөжлүүлээд ингээд хархаа нөрөөд байгаа тийм мэдчихмээр байгаа юмнуудаа YouTube-оор ороо хараад тэгэн гутаа шууд мэдлэгээ олчингуудаа багшаасаа төрүүлээд нөө баг нөө хөтөлбөрөө үзчихэд очиж байгаа байхгүй. Тэнгуутаа өө ингэж тэгж тэнгуут нөгөө яадгийн өсвөр насны хүүхдүүд юм чинь те би мэднэ. Тийм би бол мундаг гэдэг хэлж нэг талаасаа нөгөө талаасаа тэр хүүхдүүд чинь аюух стресс аваад байгаа хөө үрхий хант ингэ за би одоо ямар мэрэгчлээ болох уу те одоо яах юм бол гэл тэгэл багшаасаа асуудаг багш нар бол тэгэл хөрхий бас чадлаараа л мэдээж хэрэг тусалж байгаа чи эндээ сайн чи ийшээ явуулъя дээшээ явуулъя ингээл чиглүүлж байгаа ээж аав нар бол юу тийм те за тэгээ гайхах шиг салентай юм дараач гэдэг те гараад энэ зүгээр юм шүү гэл ингээл тэг чин те гэтэл нөгөө хүүхд чинь болвол юу гэдгийг бас ингээд нэг юм өөрийнхөө сонирхол нь хуваагдаад те хэд дахин бүр 3 4 5 хуваагдаад те ингээ яваад байдаг. Тэгэхээр энэ дээр бол нөгөө би одоо миний бол олж мэдснээр маш олон төрлийн юмыг сураад авчих хэрэгтэй юм байна. Сонголтын хичээл гэж байдаг. Тэ. Тэгэхээр одоо манай одоо жишээ нь захин хөтөлбөр дээр бол сонголтын баг за нэг 50 60 хичээлүүд бол байгаа. Бараг ингээд нөгөө эрүүл мэндийн хичээлүүд байж гин. Гагнуурчин бол яах юм машины сурчин чи одоо тэ ингээд механик инженер болох гэж байгаа бол ер нь юу үзэх юм ч гэдэг юм уу. Тэднэр нь дандаа гол зорилго нь тухайн хүүхдэд мэрэгжлийн чиг баримжаа олох гэдэг байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр ингээд за би одоо ингээд энийг одоо зарим хүмүүс чинь ингээл урлаг нэг сайн ингээл мэдтгүү тийм орчин төсөөгөө мөртлөө ингээл уран зураг хараал те энэ ямар гоё юм бэ гэл те ингээл өөр ирэхгүй татагтаал те зарим хүмүүс болохоор мэдгүй би ойлгохгүй байна гэл те ингээ гих мэт чинь тухайн хүмүүсд нэг юм сонголт өгөөд байвал тухайн хүмүүс чинь нэг харах цараа нэмэгдээд тэгээ өөрийнхөө сонирхлыг илүү хурдан олд юм байна л да. Тэгэхээр тэр сонголтуудыг бас аягүй сайн өгөөд авах хэрэгтэй юм байна. Дээрээс нь бид нар бас яг хуу мэрэгжил сонголт дээр бол бас юм за би одоо бусад хүмүүсийн хийж байгаа юмыг бол нэг шүүмжлэх сонирхол байхгүй. Гэхдээ айлтгах жоохон шинжлэх ухаанч талаасаа өгн хандаад энэ мэрэгжил сонголт энэ хийлээс айгу зүгээр байгаа буюу тухайн хүүхдээс сэтгэл зүйн тестүүд өгдөг тий. Тэгээд сэтгэл зүйн тест хөр тухайн хүүхдийн нөө би ийм ур чадвартай илүү дуртай байна. Ийм зүйлийн хэр аз жаргалтай болоод байна. Ийм зүйлийн хэр ингээд гонигтай авидгартай дургу агаад байна шиг тэр нэгэ гараад ирд юм билээ. Тэгэхээр тэрийгэд харж агаад хэдүүл яах нь. За чи тэгвэл нэг юм чиглэл рүү яваад үзье. Би илүү нийгмийн ухааны хүн юм байна. Эсвэл би ер нь бол илүү жоохон одоо юу гэдгийг те тоо суртай, математик суртай иймэрхүү ажилд илүү гоё байна ч гэдэг юм. Тэгээ ингээл цаашаа сонголтуудаа хийгээ явуулаарай. Ер нь хэлбэрл юм байл л те. Тэгээ яг одоо бас яг нөө түр хэлж байгаа те одоо эцэгчүүд одоо хүүхдүүд ч гэсэн ингээд сонсох бах. Ер нь мэрэгжил сонголт гээл те тэр нь ингээд үлгэр дуусч байгаа хэлбэр юмсоо биш те. Тэр ингээд мэрэгчлээ ингээд буруу ингээд сонгоцсон байж магадгүй те. Гэхдээ тэрийг одоо уг нь бол кредитээ тооцоолаад яскас хөрвүүлэл тухайн хүүхдийн 2 жилийн орон зай өчмөр юм шиг л санагдаад байгаа. Гэтэ тийм болцоо одоо манай дээр ч гэсэн байгаа хаа яаж ч байсан тий ангиас сольж болдог тэр нь уян хатан байж болдог тий эсвэл одоо тий яг нэгэнтээ ингээд төгсчүүл бас нөө мэдсэн сурсан зүйл гэдэг ч хүнд нэг айхтар одоо хэрэггүйч зүйл гэж бол байхгүй ганцхан тэрийг нөө чанартай сурсан уугүй юу гэдэг асуудал байгаад байгаа юм шиг байна тий. Тэгээ хүүхдүүдээр би зүгээр өөрөө ажилласан бас нэг зүйлээ яхад одоо ингээд одооны хүүхдүүд бол ингээд одоо цахим мэрэнд ингээд мэдээ орохоос эхлээл ороод тэр нь амьдралынх нь одоо салшгүй хэсэг болцсон тий. Гэхдээ жоох хүүхд ингээд цонхны цаана явж байгаа хүүхдийг хуруугаар ингээд томсох гээд байгаа байхгүй. Тийм одоо сэтгэлгээний төвшөнд одоо тийм юм явагдаж штэ тий. Тэгээд ингээд өмнө нь бол одоо бидний үеийн сурагчд бол эцгийх нь ойлгоход арай тийм хэцүү байгаагүй тий. Заримдаа ингээд зүгээр жаахан загинчхад ингээд нэг юм яваад тийм хүмүүнд нь орчдөг тий. А гэтэл одоо ингээд зарим судлаачд ярьж байгаа одооны хүүхдүүдийг эцэгчүүд нь ойлгоход аягүй хэцүү болцсон тий. За бараг зарим цаа нэг хар гариг хаа нэг тэгсээс хар гаригийн хүмүүс шүү дээ. Жижигхэн хар гаригийн хүмүүс гэдэг юм шиг тий. Яг тэд нар яах гад юу үсээд юу ямар мэдээлэл аваад байгааг ч сайн ойлгомжгүй тий. Одоо жишээ нь манай охин гэхэд ингээд би өөрийнхөө үетэй харьцуулаад ингээд бүр гайхаж байгаа юм ингээд юм шалгуур автгийг юу гэхээр ингээд Орсын нэг TikTok-ор охиныг дагдаг гээд тэгээд тэр тим ярьж ийм ярьж би том болоод ирнэ яг тэн шиг юм ярьдаг тим хийдэг болмоор энэ төр гээ. Тэгээ нэг ярьдаг юм эрхмэлдэг юм ингээд шал өөр болцсон байгаа даах тий. Мэдээж би тэгээд би гэхээс өөр явах тий. Оо за тэгэхээр эн чинь нөгөө яагаад гэх нөгөө нэг би подкаст ихэнд ярьсан мэдлэг мэдээлэл гэдэг зүйл нь ерөөсөө цаг хугацаа орон зай хязгааргүй болоод бүр тоталны ингээд либералчлагдж гин гэж тэр л очроо тий. Бидний үед л ямар TikTok байтгаа тэр
хажуугийн суманд ямар сайн байх шээ гэж мэдэхгүй шүү дээ. Тийм байсан үе байсан. Тэгэхээр ингээд маш том ялгаа гарч байна. Тэгэхээр яг ийм цахим хүүхдүүдтэй эцэг эхчүүд бас ажиллах бас нэг арга барил хандлах хэрэгтэй болоод тах шиг байна. Тэн дээр өөрөө ч зөвлөх зүйл ч юм уу. Ер нь зүгээр яг ажиглах зүйлсүүд байгаад байна. Манайх ч угсаал даахлах ангийн хүүхдүүд дээр ингээд зөвлөгөө өгөөл хүүхдүүдийг гадагшаад шахахтанс дэмжлэг үзүүлээд тийм ээ. Ингээд бол явж байгаа. Зуучлал бол хийдгүү. Зүгээр дэмжлэг үзүүлдэг тийм ээ. Ингээд арга барил арга зүйн зөвлөгөө өгдөг гэсэн үг тийм. Тэгэхээр яаж юм тэгэхээр одоо хэлж илэн одоо 1 настай хүүхэд шүү дээ. 1 настай хүүхэд ингээд гар утас барьчаад ээжийн гар утсыг барьчаад ээжийн нүүрлөө ингэж штэ. Ээжийн нүүрлөө ингээд очихоор энэ гар утас нэгддэг гэдгийг 1 настай хүүхэд мэдчихэж штэ. Би сая 1 настай хүүхдийн төрсөн өдөр дээр очиод ажиллаад харж байгаа байхгүй юу? 1 настай бас мэдээлэл авах юм шал үе штэ. Өөр болсон тий. Тэгэхээр одоо энэ нахлахангийн хүүхдүүд тийнейжрүүд 13-аас дээш насны хүүхдүүд ч гэсэндээ угаасаа маш өөр болсон. Манай дээр байнгын ямар асуудал гарч ирдэг манай хүүхдтэйгээ ойлголцохгүй байна. Манай хүүхд мэдгүй хүсэл мөрөөдөл нь юм бүү мэд. Компьютер геймчээ. Одоо юу хүүхдийн те юу ч ярьдгүй хүнтэй юм хом ярих дурггүй. Ингээл байж ин цаастаа өнөөдөр бараг чигтж байгаа даавдрлаа гэл. Нөгөө нэг хүүхд нэг юм чирэгдсэн тэгэл нэг ээж аав нэг хаа чи мэдхгүй нэг хүнтэй уулзгаа хэлсэн те ингээл нэг ингэсгэд орж ирдэг байхгүй. Тэгээ би ээж аав гаргачдаг байхгүй. Ерөөсөө хамт суудаг. Тэгээ хүүхдээ нэг хүм ингээ яриад яг би бол яг одоо өөрөө нэг хамир мундаг сэтгэл зүйч мөч өөрсөө огтоосоо биш зүгээр л яг тийнейжрүүдэд үнэхээр энэ хүүхдүүдэд би Итэн коллеж дээр очиод сургалт өгдөг. Дээрээс нь тэдний тарих юу нь яаж ямар төвшөндөө яаж ажиллаад байгаа гэдэг нэг сургалт авсан нөгөө мэдлэг гэдэг зүйл чи одоо миний ажил дээр хэрэг болж штэ тий. Тэрийг ашиглаад ингээд тэр хүүхдүүдтэй юм хам ярьж байгаа. Тэгэхээр нөгөө хүүхдүүдтэй юм айгүй гоё хүүхдүүд байдаг байхгүй. Гоё хөвчлөлтэй. Айгүй яриасаг тий. Ингээл бүр айгүй юм ингээл тий ингээл бүр би бүр баг ваа чи ямар гоё юм бэ? Гоё мөрөдөлтэй юм уу гэл те. Тэг би үеэж тань хүүхдээ сайн хүүхдээ шүү дээ. Аюу гоё юм мөрөдөлтэй юм билээ шүү дээ гэл те. Ингээл тэгэхээр за ашгүй дээ гэл ээж аав баг сонсоод тэрийг баярлаад ч гэдэг юм уу те. Ингээ явж байгаа тохиолдол маа дээр маш их байна л да. Тэгэхээр яаж нөхөр би бас бидний энэ ажилласнаар бид нар энд хэсэг дээр ч гэсэн зайлшгүй ажиллах хэрэгтэй. Өө одоо ээж аав нар ойлголцдог би бүгднтэй бүх байл хүүхдээ ярьж чадахгүй шүү дээ тийм учраас яах вэ гэхээр бид нар ээж аавуудыг ер нь давхар сургалтанд хамруулах хэрэгтэй. Яг бол нөгөө бас юм судалгаа байсан. Гэр бүлийн ээж аав хоёрын энэ нэг аль нэг нь англиар ярьдаг байхад тухайн хүүхэдтэй хурдан ойлголцож чинь гэж байгаа юм. Тэгэхээр энэ зөвхөн Монголын судалгаа биш шүү. Зүгээр олон улсад ч гэсэндээ яагаад гэвэл энэ ялцчгүй л нөгөө нэг яагаад үзэж байгаа хүмүүс одоо энэ тэгэл манайхан чи юм ярьдаг шүү дээ. Бүх юм монголоос та англи юу яриад байгаа гэж ярьж байж үүсгэж магадгүй өдөртэй уучлаарай энэ бол зүгээр судалгаа. Тэгэхээр яаж ийм вэхээр аавч айл нэг англи хэлтэй ахаар нь авж байгаа мэдээлэл гэдэг зүйлээс бид нэр хоцрохгүй байна л да. Өө юм болж байгаа юм биш үү? За ингэ чинь за өсвөр насны хүүхдүүдийн төвшөнд энэ айгуу одоо модуг болж байгаа юм байна. Ийм мэрэгжил эднэрийг их сонирхолтой татаад байгаа юм байна гэл ингээ явж байгаа л гэсэн багхгүй. Тэгэхээр тэр хүмүүс чинь ижил төрлийн нөө мэдээлэл гэдэг зүйлийг чинь аваад тахаар хүүхдүүдтэйгээ ярих төвшин л ойртож байна л гэсэн үг бахан гэдэм байлээ. Ийм судалгаас ингээ гарцсан. Тэгэхээр яаж ийм нөхөр бас нэгдүгээрт бол хэлний төвшний нэг асуудал байгаад байна. Тэгээ энэ дэр би бас хэлж байгаа байхгүй юу. Одоо ингээл хүүхдүүд том болсон. За миний хэл сурамж гэж юу ах уу гэл ингээл сэтгэлээр унж мунаад ах ерөөсөө хэрэг байхгүй. Одоо ингээд за 40-тэй одоо нэг миний л ойлгож байгаа 40 хүрж байгаа хүмүүсийн хүүхдүүд нь хөвчлэн одоо яг ахлах сургууль руу орж байгаа юм байлээ. Тийм тэгэхээр за 40 настай гэж бодоход жилийнсэн хамгийн багтаал 30 жил байгаа штэ. Тэгэхээр ингээд нэг жилийнсэн 30 жилээс ингээд байна штэ. Хэдүүл аялан зугаална те. За одоо нэг хэдэн жилийн хугацаанд бол хүүхдүүдтэйгээ ярилцах ойлголцох хэмжээнд бол хэлсэг бодож иж магадгүй дараа нь хэдүүлээ чинь аялан зугаална зөндөөл юм болно штэ те. Тэгэхээр энэ хэл гэдэг юм ер нь нэг сурчмаар те. Тэрэн дээр яг манайхаас аюул сан дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа аппликейшн дээр гарч байгаа. За дээрэс нь юу байгаа вэ гэхээр нөгөө ярьдаг сэдвүүд бас ойролцоо болох те ийм зүйлүүд байна. Тэгэхээр манайх одоо жишээ нь энэ асуудлыг яаж ингэ шийдэх гэж оролдъё гэж бодож байна уу гэхээр бидний модельээр бол эцэг эхийн хурал болно. Эцэг эхийн хурал гэхдээ ингээд нэг хэн нэгэн хүүхдийг ингэсэн тэгсэн ч гэдэг юм уу эсвэл ангийн мөнгө төрөг хураах ч юм те тэр талаар ерөөсөө биш эцэгчүүдийн community үсгий. Эцэгчүүд маань өөрсдөө бид нар хүүхдүүд нь юу үзэж байгаа талаар гоё мэдлэг мэдээллүүд өгье. Эцэгчүүд өөрсдөө гоё урлагийн мэдлэгтэй болчих те нэг хөгжмийн мэдлэгтэй болчих. Тэр нь ингээд хөндрүүлж ойлгуулад авахгүй нэг татвар ангийн хүүхдээ ойлгочих хэмжээнд л бид нар ер нь мэдээллүүдийг нь өгчих нь. Тэгээ тэр хүүхдүүд эцэгчүүдээс өөрсдөө ингээд гоё юм шин юм сураад хүүхдүүдтэйгээ ярилцах тэр сэдвүүдийг ойртуулад өгчий.
гэдэг нэг ийм бас мэдээлэл жишээ нь бид нар бол гаргаж байгаа. Тэгэхээр эцэгчүүд бол яаж нэгээр яг судалгаагаар бол хэлний асуудал ингэж байгаад байна. Нөгөө талаасаа бас нөгөө авж байгаа мэдээллүүдээ хүүхдүүдтэйгээ жойжил төстэй болгочих юм бол нөгөө эцэгчүүд хүүхдүүд хоорондоо ярих тэр зүйлснээс арай амар л болох юм билээ. Зөв. Одоо нүүвч юм уу ингээд том олон улсын байгууллагуудын өдрөө зөвлөмжүүдийг харахаар бас нийтлэг ийм зарчим яваад байна. Угаасаа одоогийн хүүхдүүд онлайнд амьдардаг жам яс болцсон. Тэгэхээр тэнд нь ингээд заримдаа хамт цагийг өнгөрөөгөөд тэр сонирхож байгаа юм бас нэг сонирхож үзээ те. Гэхдээ мэдээж захим хэрэглийг хэтрүүлэхгүйгээр тодорхой тоглоомын дүрм тогтоомч гэдэг юм уу те. Тэр хүүхд ингээд гадаа найзуудтайгаа тоглоод захимдаа байвал тэр бол нормал нэг гэж байгаа. Бүр ингээд гадаа гарах дурггүй тоглох дурггүй болчихвол тэр бол ингээд яг аюул төгшөр байгаа байхгүй те. За хүүхдүүд нилээ ярьлаа тийм ээ. Гэхдээ зүгээр ингээд sorry ганцхан хэлчихээ. Миний зүгээр ингээд ажилтаа шүү. Хүүхдүүд томчуудаас хамаагүй илүү цахим мэдлэгтэй шүү. Яг үү. Томчууд өөрсдөө хитрхи скролддог байхгүй юу? Ингээл скролдол дэлдэд илүү хүүхдүүд ер нь тэгдэггүй шүү. Хүүхдүүд айгүй өөр шүү. Одоо яг энэ ахлахын хүүхдүүд бол бүр өөр шүү. Цахим дадал нарийн өөр тийм. Нүүр мөрөө ингээл бүр амар гаргаал тэгэл сүлийн хумаа гайхуулаад тий. Ийм юм байхгүй шүү. Тэд нар шал өөр хэрэглээ нь айгүй ухаалаг. Яг тэгвэл тэд нар угаасаа нэг ухаалаг хэрэглэдэг тэр үе generation баггүй юу? Би бол тэгж айгүй сайн ажиглаж байгаа. Зөв. За тэгэхээр хүүхдүүд нилээ ярьлаа. Одоо бас томчуудаа ярих хэрэгтэй шүү дээ. Тэг л байх. Томчуудын хувьд маань одоо ингээд нөө тасралтгүй суралцах гэдэг угаасаа суралцах хэрэгцээ байгаа нь ойлгомжтой болсон тий. Тэгээ бидний хувьд чинь бараг өдөр болго 9 сарын нэг байх хэрэгтэй байгаад байна шүү дээ. Ингээд ялангуяа бизнесийн салбар дээр гараад ирвэл тий. Гэхдээ ингээд энд нэг юм юу одоо хийдэх юм бас нэг юм нэг тодорхой болох зүйл байгаад байна. Миний ажиглаж байгаа үг гэр ингээд за ингээд одоо албан боловсрал гадна маш олон төрлийн одоо юм албан боловсролын хэлбэрүүд бий болж байна, институт бий болж байна. Байгууллагуудын дэрэг төрөл бүрийн академи, коуч одоо төвүүдтэй. За тэгээд хөв коуч нар, дасгалжуулагч нар, бизнесийн зөвлөхүүд ингээд одоо боловсролын үйлчлэгээ санал болгодог маш олон субъект байна. Томоохон компаниуд хүртэл дэрэгдээ ингээд сургууль байгуулсан явж шүү дээ. Ажилчдаа ингээд чадахч болох. Гэтэл ингээд одоо тухайн одоо нэг хувь менежер хүн те ямар нэг компанид ажиллах менежер л яхэд тэр хүн яг надад ямар боловсрол мэдлэг хэрэгтэй гэдэг хэрэгцээгээ ойлгох нь аюу чухал гэж би хараад байгаа хгүй. Ягаад гэх ингээд яг боловсролын үйлчлэгээтэй холбоотой маш олон тийм маркетингийн мэдээлэл явж шүү дээ ингээд. За манайх чи юм шилдэг мондог хөтөлбөр чиний ингээд нэг төрөл бүрийн санал болгодог те. За сарын дотор чамайг супер болгоод ингээд дээр нэтэр гэж те. Гэтэл тэр хүн надад юу хэрэгтэй надад ямар мэдэх хэрэгтэй тэр мэдлийг ашигласаар би юунд өрөх гээд байгаа гэдгээ ойлгох нь аюу чухал байгаад байгаа. Энэ дээр яг тэр хувь менежер ямар тулгцыг нь юу байж болох вэ? Юу ойлгох хэрэгтэй юм те. Өөрөөр хэлбэл би ингээд нэг мэдхэд ингээл баахан сургалтад там одоо тийм жишээ зөндөө шүү дээ ингээл янз янзын баахан сургалтад тамраал ингээд нэг мэдхэд ингээд нэг одоо өгчж болчиххаа болцсон те. Тэрийг яаж хэрэглэхээч мэдэхгүй. Эрийг нь яаж гаргахаач мэдэхгүй байгаад шүү дээ. Тэгэхээр энэ шуум дундаас өөрийнхөө одоо боловсролын хэрэгцээ одоо профайл гэх юм уу те. Өөртөө наах тэр мэдлэг ур чадваруудыг яаж тодорхойлмоор ингэж тэр айгүй актуалны асуудал. Тэр энэ дээр бол одоо нөгөө нэг юу яаж байгаа бас нэг тийм судалгаа хийсэн. Гэхдээ 20 оны судалгаа шүү. Хүний нөөцийн мэрэгчлэнгүүд байгаа шүү дээ байгууллагуудын. Тэд нар бол нөгөө ингээд дунд түвшний менежерүүдийг чадахжуулах тий лидер одоо менежерээс лидер болох процесс хамгийн хүнд байна гэдэг ингээд явж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө буцаал нөгөө хүний ур чадрын асуудлууд ингээд яриад эхэлж байгаа. Дээрэс нь одоо мэдлэг гэдэг ингээд хэдүүлээ бодглохлоор эн чинь нэг нь бол нэг зөөлөн ур чадрууд байгаад байна. Нөгөөх нь бол яг профешнл төвшөнд яг мэрэгжлийн төвшөнд бас ажиллах юм хэрэгцээ шаардлагууд байгаад байна тий. Тэгэхээр энэ дээр бол яаж ийм вэхээр мэрэгжлийн төвшөнд гэдэг юм за томоохон одоо жишээ нь манай капучино таймч нэг жижиг дундийнхан бас нэлээд анхаарч сонсдог. Тэгэхээр ер нь том байгууллагууд энэ дээр бол жишээ нь яаж корпорацийн төвчний тий группийн төвчний компаниуд яаж ажиллаж байна вэ гэхээр судалгаа авч байгаа. Дээрэс нь байгууллагынхаа соёлоор дамжуулж өмнөгаа ингэж ингээд томоор нь ингээд өнхрүүлээд ингээд явж байгаа. Тэгэхээр за тухайн манай энэ хэлцээ энэ юунд ямар профешнл талаас яг мэрэгшсэн талаас ямар ур чадвар дутаад байна вэ гэдгийг гаргаж байгаа. Дээрэс нь за тэгвэл энэ дээр орж ирж байгаа хүмүүс яагаад хамгийн их ажилласаа гараад байна вэ
гэдэг ч юм уу. Эсвэл эдгээр яагаад ийм гүйцэтгэл өндөртэй байна вэ гэдгээ судалгаагаар асуулгаар гаргаж ирээд гаргаад ирчингууд эдний менежер өөрөө айгуу сайн одоо хүмүүстэйгээ ярьдсан байна, ингэдэм байна, тэгдэм байна гэдэг ингээд ур чадвар юмнуудыг ингээд гаргаад ирж байгаа. Тэгэхээр энэ бол судалгаан дээр үндэслээд одоо бид нар компани төвшөнд энэ жилдээ энэ ур чадваруудыг ингэж сайжруулна. Энэ мэрэгжлийн төвшөнд бол мэрэгсэн төвшөнд бол манай дээр ийм хүмүүс хэрэгтэй. Тэгвэл залгамж халаа бэлтгэхтэр харин ийм төрлийн хүмүүс хэрэгтэй гэд ингээд явах нь тийм ээ. Тэгэхээр энүүнийг бид нар бол өөрсдөө маш сайн ингээд нөгөө судалгаагаар гаргаад том компаниуд бол ингээд явчихж байгаа. Тэрийг нь компанийнхаа соёл шингээгээд өгчөж байгаа. Тэгээд нөгөө суралцах соёл гэдэг зүйл чинь энэгээр ингээд дамжаад ингээд том дүр зургаараа сайжраад ингээд явж байгаа. Тийм зүйлсүүд байна. Тэгтэл одоо нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч нар маань ч гэсэн энийг мөн ялгаагүй зүгээр жижигрүүлсэн хувилбараар л хийж болж байгаа байхгүй. Тэгэл судалгаа аваад тэгээ соёлын төвшөндөө яриад тэгээ соёлынхаа төвшөнд хэдүүлээ ийм биднүүдийг сайжруулъя ингээд хийгээл явчих байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол мэрэгжлийн төвшөнд ямар хүмүүс мэрэгсэн төвшөнд ямар хүмүүс хэрэгтэй байна? Залгамж халаа дээр ямар хүмүүс хэрэгтэй байгаа байна? За өдөр тутамдаа та нарын одоо үндсэн гүйцэтгэлийг чинь сайжруулахад ямар хүмүүс хэрэгтэй байна вэ гэдэг ингээ гаргаад ирчих. Хувь хүн болоод ирэхлээр одоо за би тэгвэл одоо яах юм бэ? Би өөрөө яаж мэдх юм бэ гэдэг дээр бол мөн ялгаагүй ингээд энэ гурав дээр л ботчмаар байгаа байхгүй. За би одоо юу гэдгийг за санхүүгийн шинжиж байлаа. Одоо эсвэл нэгтлэн байлаа гэж бодчихгоот олон улсын нэгтлэнгийн CPA, CFA энэ төр санхүү нэгтлэнгуудын мэрэгчсэн байдлаар би яах юм. За би төслийн менежер байвал тэгвэл нөгөө project management professional гэх тэгвэл мэрэгчсэн төслийн менежер болохын тулд тэгвэл би ийм бичих юм байна. Тэдэн цаг ажил хийсэн байх хэрэгтэй юм байна. Тэдэн цаг тэдэн одоо юу гэдэг тэдэн хэмжээний том төслийг тэдэн цаг ажилласан байх, удирдахсан байх хэрэгтэй юм байна гэдэг мөнгөд шаардлагууд нь аюу тодорхой байхгүй. Тэгэхээр бас ингээд сая ясны судалгаа харсан чинь тэр мэрэгчсэн хүмүүс өөрсдөө аюу аз жаргалтай байдаг гинэ. Мэрэгчсэн хүмүүс. Яагаад аз жаргалтай байгаа гэж өөрсөндөө илүү ихтэй байдаг гинэ. Тэгэхээр чинь за би CPA-тэй юм чинь тэгээд цаанаа гоё нэг юм тэр шалгалтын жок зөндөө болж байгаа өөрийгөө бэлдсэн. Тэгэхээр би болвол эрэнд ажгүй мэрэгчсэн хүн гэдгээ ингээд харуулах зүйлтэй болцсон. Тийм учраас би өөртөө яах нь тэгэд чи ингээд одоо гоё CPA-тэй юм чинь чамаа хүмүүс илүү хүнддэг шүү дээ. Тэгэл тэгэхээр тэр хүн ингээд ягаад ч өөртөө ихтэй болоод аз жаргалтай болоод ингээд явдгаа гэсэн ийм судалгаа хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр одоо манай капучино таймыг сонсож байгаа хүмүүс бол та мэрэгчсэн төвшөнд та ямар ур чадвараа сайжруулмаар байна. Тэр чинь олон улс хүлээн зөвшөөрдөг ямар шалгалтууд байна. Манай Монгод хүлээн зөвшөөрдөг ямар шалгалтууд байна. Тэднэрээ сайхан судалчих тийм ээ. За хувийн төвшөнд одоо зөвлөн ур чадвар гэж яриад байгаа. Энэ чадваруудын хувьд бол яах нь бид надад бас ямар ур чадвар хэрэгтэй байна вэ гэдгээ бас анзаар ажигл. Тэгтээ анзаарч ажиглана гэхэлэр ингэдэг байхгүй. Бид нар энийг юугаар нотолж чадхаар хүмүүс ер нь хүмүүс өөрт нь ямар ур чадвар хэрэгтэй байгаа вэ гэдгийг мэддэггүй. Мэддэггүй гэдгийг бид нар яагаад манай гүраагтай маш сайн мэдэж байгаа вэ гэхээр ингээд сэдвүүд явуулаад энэс аль ур чадвар нь танд та одоо авахыг хүсэж байна гэхээр маш ерөнхий хариултыг буюу харилцаа сайжруулмаар байна гэдэг байхгүй юу. Тэгэхээр би буцаад очиж хичээл заахтаа та нар яагаад энэ харилцаа гэдгийг сонгосон юм бэ гэхээр баг нөгөө сэдвүүд дээр нь юу заадгийг тэр бүрчлэн мэдэхгүй. Дээрээс нь өөрийнх нь ажил дээр яагаад энэ ур чадвар хэрэгтэй вэ гэдгийг мэддэггүй учраас мэддгээр нь гэл харилцаа сонгочт юм бэл. Тэгэхээр яаж ийм вэхээр та бас магадгүй өөрт чи яг ямар ур чадвар хэрэгтэй байгаа вэ гэдгийг мэдхгүй явж байгаа ч гэсэн тохиолдол байж болно. Гэхдээ тэрэн дээр санаа зовох хэрэггүй. Яг ингээд олон улсын сайн судалгаанууд хараад ингээд ямар ур чадвартай юм юу хэрэг болох нь гэдгийг ингээд сонсоод уншаад эхлэх юм бол яг нэг өвөр дээрээ бас мэдээд эхэлнэ. Одоо жишээ нь ялангуяа баг ямар ч албан тушаал үйл харгалзаад бүтээл цэцгэлэг хэрэгтэй болсон байна тийм ээ. Тэгэхээр одоо томоохон байгууллагууд бол 2028 он гэхэд манай байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүс бүтээлч ур чадвар байх, бүтээлч ур чадвартай болсон байх ёстой гэд одоо бэлдээд эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ мэтчлийн зүйлсүүдийг ингээд уншаад эхлэхээр бид нар яг нь би ерөөсөө энэ сэдвийн талаар сонсож байгаагүй юм байна штэ гэдэг зүйлээ ойлгоно гэсэн. За тэгэхээр цагт дараагаар нь тэр олон гадуур байгаа тэр коучуд, менторуд маш их олон санал болгож байгаа хөтөлбөрүүдээс зөвгөөс сонгоод тийм зөвгөө сонгоод явна л гэсэн үг байна. Зөв. Яг наадах ч айгуу чухал да байгуулгын төвшин, хогны төвшин чинь ингээ нөгөө яг нэг зорилготойгоо үнэс зүйлс нь юу хэрэгтэйтэйг уйлж тэрийг ойлгож тэрэндээ тохирсон одоо үүдийн улс үйлчлэгээний пакэж үүсгэх гэдэг чинь
чухал байна да. Тэгээ энэ дээр би бас нэг санаа нэмэрлэхэд одоо нэг хүмүүсийн бас нэг суралц гарга барил чинь бас өөрөө байна шүү дээ. За нэг хүмүүс нь одоо зөвхөн одоо янз янзын бичлэг гоё материалууд онлайнаар үзээд ингээд мэдлэг авчиж болдог бол зарим нь бол хоорондоо харилцчээ, ярилцчээ, саналаа солилцож мэдлэг ам. Зарим нь уншин, зарим нь сонсон ч гэдэг юм уу тийм ингээд арга барил нөгөө. Тэрийг нь бас ойлгох нь айгүй байгуулгын төвшинч бас сувгийнхаа төвшинч айгүй хэрэгтэй юм шиг. Яг тэднийг ойлгоод за би илүү ингээд сонсож хүмүүстэй ярилцаж суралцаж шингээд юм байна гэвэл ингээд одоо тэр нь тохирсон янз янзын community-д нэгдэх ч юм уу. Тэр нь тохирсон боловсролын бас янз янзын зүйлийг ашиглаж болох юм байна шүү. Яг энэ хоёр зүйл дээр нэгдүгээрт яг хэрэгцээ чи юу ингэдэг ойлгох, хоёрдугаар яаж сурхаа гэдгийг ойлгочвол ирэхэд ингээд газрын зураг гараад нэг шилэх гээд байна. За хоёулаа ирэхэд нэлээд ярилцчихлаа. Одоо подкастынхаа сүүлчийн асуултыг асуу ерөнтэй бас цаг гэдэг нь бас тодорхой нөөц учраас дуусах ёстой гэж бодож байна. Тэгээд энэ асуулт бас чухал гэж бодож байна. Одоо бид нар чи яг хөө ингээд нөгөө нэг хуучин систем үлдсэн нөгөө нэг үн төлбөргүй боловсролын системийн ачаар бас ингээд тодорхой одоо өндөр зардлуугаар боловсрол эзэмсэж болоод гэтэл ингээд нэг зарчим байгаад байгаа нь боловсрол гэдэг нь үнэхээр одоо ялангуяа орчин үеийн хүмүүст хамгийн том юм капитал болсон учраас тэнд бас ингээд мөнгө төлж сурах хэрэгтэй гэдэг хямдхан байж болохгүй гэдэг. Тэрээр чанар нөхсөн гэдэг. Тэгээд би бас нөгөө гадны зочдтой уулзах болгонд ингээд нэг асуулт байнга асуудаг. Танд ингээд одоо юу гэдэг нь сая доллар байвал гэхдээ Монголд хөрөнгө оруулах хэрэгтэй гэвэл та юунд оруулах вэ? Бидний 5 хүний дөрөв боловсрал гэж хэлээд байгаа байхгүй. Өсөлт боловсралд хөрөнгө оруулах гэдэг. Тэгэхээр боловсрал маань бас ингээд яг эдийн засгийн утгаараач гэсэн хизээч одоо алдагдaltaй байдгүй тийм хөрөнгө оруулалтын төр шүү дээ тийм. Түрүү өөрөөс ярьсан мэдлэг гэдэг үл хизээч хэрэг болдог гэдэг. Тэгэхээр ер нь яг тэр боловсролыг бид үнэлэх өнцгөө бас яаж харах хэрэгтэй вэ? Энэ дээр бас өөрөө бас үүдгийн бодож явдаг зүйл ч юм. Тэгээ ер нь боловсролын үнцийг гэдгийг бид нар одоо бас яг аль талаас нь ойлгох хэрэгтэй гэдэг тийм. Тийм. Яг одоо ингээд бид нар бол жишээ нь за суурь боловсрол тийм ерхий боловсролын сургуулиуд гэдэг ингээд ярьж байгаа. Энийг бол бид нар мэдээч хэрэг амар үнэтэй тавьж болохгүй. Тийм бол энэ баг хэдүүлж чинь хүний эрх хүчсэн их дор штэ. Гэхдээ нөгөө талаасаа би бас ингээд боддог байхгүй юу? Үнгүү байлаа. Яг за ерхий боловсролын талаар бол яриаггүй шүү. Энэ бол шал өөр сэдв. Хөдөлгөөний хувьд бол эн чинь бүх хүн сайн боловсролыг л авах хэрэгтэй. Тэ? Харин нөгөө талаасаа ингээд хүүхдүүдэд чанаргүй боловсрол өгөөд байгаа нь бүр одоо баг гэмтэр юм шиг тий. Надад бол санагддаг. Чанаргүй диплом хэвлж өгж байгаа хүмүүс бол надаа нөгөө эмээ өвөө дээр хэлсэнчлэн нүгэл гэдэг шиг тий. Баг байж болох хамгийн том нүгэл юм шиг надад бол санагддаг. Төлбөр мөнгөний хувьд бол яриад хараад ингээд ярихад за юуса ерхий боловсролын талаар яриаггүй шүү. За юу тий. Одоо ингээд ажлын байран дээр гараад ирсэн тий. Хүний тухайд ингээд ярих юм бол тодорхой хэмжээний төлбөртэй байж ш тэнд value буюу үн цэнийг хүн мэдэрдэг юм билээ. Гэдгийг бид нар ерөөсөө судалгаагаар харж байгаа. Үн төлбөргүй шүү гэд ингээд хэлчихэр хүмүүс юу гэж боддог уу гэхээр нэг үнгүүл юм одоо ингээд хаасагвал байж идэг гэдэг тэр бас бодол төрхөө талтай юм байлаа. Тэгэд тухайн тэр үнийг харин яг аль төвшөнд байх вэ гэдэг тухайн одоо юу гэдэг тэр байгууллагуудын өөрсдийнх нь бол бодлого ахaltaа. Тэгэхээр ингээд тэр чигтээ үнгүү байх хэсэг байх ёстой. Тодорхой хэмжээнд өөрийгөө мэрэгшсэн болгох, шуур чадвараа сайжруулах тий энэ төвшөнд бол бид нар тодорхой хэмжээгээр бас үн төлөөд ингээд явах хэрэгтэй. Дээрэс нь одоос ингээд ментор гэж ярьдаг шүү дээ. Ментор хүртэл ингээд төлбөр төлөөл менторлуулж байгаа хүмүүс чинь арай илүү менторхаа хэлснүүдийг хийгээл хахад за яг сайн дураараа ингээд менторлуул менти болсон хүмүүс бол жоохон тоохгүй байх ч гэдэг юм уу те. Иймэрхүү ч гэсэн зүйл дээр ингээл хүний яг үндсэн хандлага гэдэг зүйл дээр бас ингээд гараад иртгэл юм шиг санагдсан л та. Тийм. Тэгэхээр яг зүгээр үн гэдэг бол шууд зарим ухамсартай хүмүүс бол өөстөө ингээд үлгөө алдчихж байгаа тэр ингээл сураад авъя гэж байгаа бас ухамсартай хүмүүс ч байна. Зарим нь бол үлтээх асуудлууд ч гэсэн ингээл байж байна те. Тэгтээ бид нар бол яг нь боловсрал гэдэг бол өөрөө за яг үн магадгүй тэр тухайн тэр янз янз л байхах тэр төлж байгаа төлбөрөөс гадна хамгийн чухал хүний өөрийн эзэмших зүйл юу вэ гэхээр би энэ авж байгаа мэдлэгийг маргааш би яаж ашиглах вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Тийм. Гэхдээ энийг бид нөр өөрсдөө тухайн хувь хүний ухамсарын асуудал байхгүй юу? Тэ. Тэгэхээр чи үн төлсөн ч бай төлөөгүй ч бай. Тэ. Зүгээр би ийм гоё мэдлэг мэдээд авчиж байгаа бол би энэ яаж турших вэ гэл маргааш нэг ядаж 3-4 удаа ядаж нэг 7 хоног чингоо
туршичл та тий. Тэгвэл тэгэл та нөгөө босролд оруулсан хөрөнгө оруулалт чинь танд буцаад хур бороо шиг л буугаад ирж байгаа байхгүй да. Гэтэл өөрөө туршиж үзэхгүй байж би мэддэг гэж яриад байвал таны мэддэг чи ерөөсөө одоо таны яг л би ч гэсэн мэдж байгаа байхгүй да. Яг ясэрэн дээр тийм биз тий. Гагцхүү хоёулынгийн хооронд ялгаа юу вэ нөхөр би мэддэг юм хэрэгжүүлээд байдаг хүн эсвэл би зүгээр ингээл нэг мэддэг гоё дипломтой хүн гэдэг хоёрын хооронд л нөгөө ялгаа гарч ирээд байгаа байхгүй. Тийм учраас бид нар бүх зүйл төлбөр төлсөн ч бай, төлөөгүй ч бай, action oriented буюу нөгөө call for action гэдэг шүү дээ. Үйлдэлд уриалсан байх хэрэгтэй. Тэгээд мэдсэн зүйлээ бид нэр төлбөрөө төлөө цагаа зарцуулаад сурцсан л бол яах нь ганц хорийн мэж гисэн яах нь хэрэгжүүлэл үзэлтэй тий. Тэгжээж л тэр босролд оруулсан хөрөнгө оруулалт гэдэг зүйл чинь өөрөө буцаал танд орно л гэдэг л зүйлийг бол хэлдэг шүү дээ би шиг. Энд яг би бас подкастын төгсгөл санаа нэмэлт хэрэгтэй гэж байна. Саяхан нэг залуу захирал бас над ярьслаа өгтөө. Би ингээд авсан мэдлэгийг хэрэглэхгүй тэр сургалтад юусаа суудгүй гэж байгаа байхгүй юу. Ямар нэг байдлаар хэрэгжилж тэр үл яг жинхэнэ мэдлэг болдог. Тэгээ яг нөгөө судалгаа талаасаа ч гэсэн угаасаа тэгж ярьдаг юм бил. Ягаад тэгэхээр одоо нөгөө Bloom-ийн таксоном гэж ийм одоо сургалтын байгууллагууд хөтөлбөр боловсруулалтад ашигладаг тийм арга барил үүд юм. Тэрний үг гэхээр за эхлээд тийм байдаг юм ийм байдаг юм тэгсэн гэсэн гэдэг бол одоо мэдээллийн төвшөнд өгч байгаа тийм мэдлийн хэлбэр байгаа. Тэрийг ингээд янз бүрээр туршаад те ингээд одоо юу гэдгийг конспект хийж хөтэлдэг ч юм уу те тэмдэглэж авдаг юм уу тэгэхээр тэр илүү ингээд бэхждэг илүү мэдлэг хэлбэрэд болж байгаа. Тэрийг ингээд яг практик дээр ашиглаад түрүү ясна экшн oriented тэгээд ажил амьдралд ашиглаад эхлэхэд тэр чинь яг hard skill одоо skill болж эхэлж байгаа. Уур чадвар болж эхэлж байгаа тийм. Тэрийг давтаад байвал тэр яг хүний жинхэнэ туршлага болж хувирдаг. Тэгэхээр ингээд одоо бид нар чинь ингээд нэг сургалтанд суугаад маргааш 2 хоногт 80% мартдаг шүү дээ тийм. Тэрнээс зайлсхийх тулд ингээд заавал бүгдийг эзэмших гэдэг альбат хамгийн хэрэгтэй тэр хэсгүүдээ ингээд хэрэглээ сурчих хэрэгтэй гэж ярьд юм л. Одоо би ч гэсэн ингээд үүдээр ажиглаж байгаа ингээд маш олон сонирхолтой ном уншмаар санагддаг чинь ингээд одоо би тэрнээс жоохон татгалж байгаа хгүй. Одоо нэг ном харалт одоо тэнд байгаа нэг номыг уншигвал за би энэ номноос авсан юм аа хэрэгжүүлэх үгүй. Ядаж ингээд юу гэдгийг одоо энэ номыг уншаад нэг чанартай тэмдэглэл хөтлөөд ингээд өөрөө дотроо ингээд ахиж одоо нөгөө нэрэн штэ тийм авсан мэдлэг мэдээлэл тийм. Тэгвэл тэр чинь ингээд хамаагүйгээр чанартай мэдлэг болж ирдэг. Бас одоо боловсролын үн цэнтэр ач холбогдол ч гэсэн энэ хэдийг нэмэгдэх баг. Тэгэхээр одоо бид нэр ерхэд яг ерхий боловсрол ярихгүй гэдэг чинь зарим талаар хүндэхэд юу гэхээр нэр одоо ингээд нэг талын мэдээлэл дамжуулдаг л тийм байдлаар яваад байгаа шүү дээ. Тэр одоо мэдлэг мэдээлэлтэй ажилтдаг тэр ур чадвар идэл хүүхдүүд жилдгүү том хүмүүс сурах нь хамгийн чухал байгаа. Тэгээд манай подкастын сонсогчид үзэгчид бас яг тэр мэдлэгийг хэрэгжилж эхлээд яг хэрэглэх үү гэдэг асуулттай бас нэг одоо хариулж байгаарай л гэж хэлэх гээд тийм. Дээрээс нас манай нөө бизнес эрхлэгчнэр одоо бизнес оунерүүд ч юм уу тийм менежерүүд ч гэдэг юм уу энэ дэр бол манай чинь бүр маш сайн туршлагатай болж штий. Төгөлж штий 2 хоногийн дараа ч юм уу ингээ мартчихдаг гэдэг шиг. Тогтмол ингээд цикл хэрэгжих хэвээр тэрэн дээр сургалтын төлөвөө гаргадаг. Яагаад гэвэл ямар ч ухаантай ямар ч мундаг хүн байлаа гэд тухайн нэг сургалтыг аваад гоё уран зориг аваад inspired болчоод ингээд тэг чингуудаа нэг хэрэгжүүлж эхлээд тодорхой хугацааны дараа бас мартаж эхэлдэг хугацаа байгаа. Тэгэхээр тэнцэн буцаж бидний дууддаг. Эсвэл буцаж нөө дотоод сургагч багш нараа бэлдсэн байдаг учраас дахиад нөгөөдгөө явдаг гэсэн. Тэгэхээр тэрийг дахиад сэргээхээр нэрэ тэгжсэн штэ гэдэг дахиад нэмэгдэд игээ явдаг. Энэ бол цэвэр ингээд нөө төлөлгөө байгууллагын хувьд бол нөгөө соёлынхаа хөтөлбөртөө уяад сургалтын хөтөлбөрөө сургалтын төлөвлөгөөгөө гаргаж байгаа гэдэг байгаа чинь аахгүй юу. Тэгэхээр хувь хүн ч гэсэндээ бас тодорхой хугацаагаар за би энийг нэг буцаагаад нэг хэдэн сарын дараа харна шүү гэдэг тэр зүйлсүүдээ яг нь бас нэг газараа тавьчих хэрэгтэй. Миний хувьд ч гэсэн би өөрөө ингээд шал өөр зүйл хийж байгаа л дэлхийн түвшний менежерээ дахиад сонсох чинь нэрээ гэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь буцаж тавтчих нь бас айгу чухал байгаа. За баярлалаа ингээд Хүрэн ахтай бизнесмен амтарсан Cappuccino Time подкастын дугаарыг энэ төгрөд өндөрлүүлье. За манай подкастын хамтран ажиллагчаар Хушхан брэнд мань ажиллаа. Та Хушхан брэндийн сүүлд гарч байгаа 10 грамаас авсан хөөрхөн бүтээгдэхүүнийг туршаад хэрэглээд үзээрэй гэж хэлэх байна. Ингээд та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.